За сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Би нүдний шил за бараг 5-6 жил зүүсэн. Тэгээд хараагаа тэглүүлэе гэж аягүй их бодож ирсэн. Тэгээ бодоолсон. Тэгээ Солонгос дээр хамгийн түрүүнд хараагаа тэглүүлнэ гэсэн зорилготой мөрөөдөлтэй байсан. Тэгээд юу ч гэсэн хараагаа тэглүүлж чадсан. Тэгээ ямар эмнэлэгт тэглүүлсэн бэ гэхээр Glory Soul Eye Clinic гэдэг эмнэлэг дээр, нүдний эмнэлэг дээр хараагаа тэглүүлсэн. Тэгээд яагаад энэ тухай ярьж байгаа вэ гэхээр би өөрөө хараагаа тэглэхээс өмнө YouTube-ээр маш их судалгаа хийсэн. Тэгээд судалгаа хийсэн чинь яг монгол хүн яг хараагаа тэглүүлсэн талаараа ярьсан бичлэг байхгүй. Дандаа нөгөө гадаадын хүмүүсийн влог хийсэн бичлэгүүд байгаадсан. Тэгээд юу ч хэлсэн таньдаг мэддэг хүмүүстэй хараа тэглүүлэх талаар багахан ч гэсэн мэдээлэл өгөх зорилгоор энэ хөв бичлэгээ хийж байна. Би маш их судалсны үндсэн дээр тэгээд бас нөгөө мэдээлэл маш их хангалттай олдсон болохоор Glory Soul Eye Clinic гэдэг эмнэлгийг сонгосон. Тэгээд энэ эмнэлэг дээр очисон чинь нэгдүгээрт үйлчлэгээ маш сайтай байсан. Тэгээд хоёрдугаарт болохоор нөгөө монгол ажилтнтай. Тэгээд монгол ажилтнтай болохоор яагаад дээр вэ гэхээр ямар ч хэсэн нөгөө хэл баг зэрэг мэддэг учраас хэл ойлголцох тал дээр бүр огт хэл мэдхгүй, солонгос хэл мэдхгүй байсан ч гэсэн очиод ингээд тайлбарлагчтай учраас хүссэн асуултаа асуугаад болохгүй бүтэхгүй юмнууд бүх юмнуудаа асуугаад ярилцаад ингээд шийддэг. Сайн байцгаана уу? Өнөөдөр хараагаа тэглүүлэх гэж байна. Харааны шилгөө болно. Гоё юм. Glory Soul Eye Clinic дээр ирсэн байна. Тэгээд хараагаа тэглүүлэн цагаа аваад хүлээж байна. Тэгээд төслөнд юм ширээ. Ямар ч хэсэн эмнэлэг дээр яриа цагаа аваад очоод эмнэлэг дээр очоод үзүүлсэн. Тэгээд маш олон янзын дараалсан нүдний шинжилгээнүүдийг авсан. Одоо бид нар нөгөө хараагаа ингээд үзүүлдэг шүү дээ, шалгуулад тийм ээ. Аппаратын дээр яг тэр шиг одоо тийм аппаратын дээр нүд шалгадаг аппаратын дээр дарааллаж ингээд маш олон одоо бараг 6-7-8 аппаратын дээр суусан баха. Тэгээд айгүй олон аппаратын дээр үзээд нүдний тест шинжилгээнүүдийг авсан. Дараа нь болохоор хараагаа одоо нэг үсэг харуулдаг тийм ээ. Тэгээ яг тэр шиг юм үсэг харуулсан. Тэгээ үсэг харуулад харааны бас дахин шалгалт аваад дараа нь болохоор нүдний чигшил гэдэг юмыг шалгадаг юм байлээ. Тэгээд нүдний одоо энэ чигшил нь хэр байна, ямар хөө байна гэдгээс бас шалтгаалт хитрхээ хуурайшилттай ч юм уу одоо тийм байх юм бол бас хориглох юм байдаг юм шиг байлаа. Тэгээд нүдний чигшил минийх бол харьцангуй гайгүй байсан. Сайн байсан. Ингээ 3 минут сайн өвчин намдаа тусацсан 3 минут одоо ингээ хөдөлгөөнгөө байна. Тэгээд хөдөлгөж болохгүй гэсэн. Одоо нэг усны тест юм ааш. Өнөөдөр хаалганд орно гэж байна. Орно гэж. Тэгээд юу нь жоохон гадна талын эвэрлэгэн жоохон нэмхэн байна. Гэтэ хагасгаа хийж болно. Гэтэ жоохон удаан идэг юм хэлтэй гинэ.
3-4 жилийн дараа буцаад нөгөө хараа моддаг гэсэн чи хүн хүний өөр гинэ. Тэгээд юу яах юм бол буцаж хараа дахиж тэгэлж болдог гинэ. Имэрлэгийнхаа одоо энэ гадна талын имэрлэгийн зузаан нарийнаас шалтгаалж байгаа тэглэхгүй шийддэг гинэ. Ер нь бол дахиж тэглэж болдог л гэж. Мис асал юу бүх шалгалтуудыг тестүүдийг авсны дараагаар бас дахин зөвлөгөөнүүдийг өгдөг юм байлээ. Компьютер дээр дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгсөн. Эсвэл эдэр үсэхгүй, зураас нэр үсэхгүй тул ийм төргээд гадуур нь ленз тавьчихна гэсэн. Нэврлийн гадна талаас авагдсан болохоор 2-3 хоног бол нүднүүд өвдөн. Нүд хэлсэн хүмүүний өвчмөдрөх чадамжаас амар дөөр. Хорсох, захнах, нүлнээс гойж нүд бис хорцсон юм шиг юм байдаг. Эсвэл өмнө ленз зүүжсэн гэсэн шүү дээ. Ленз зүүдэг хүмүүс хэвчлээ нөгөө 24 цаг жоохон аргаад тэгээ 24 цаг ленз зүгээд тэрийг аваагүй тохиолдол ингээд хорсох тийм хүмүүдрэмж төрдөг гэдэг. Тэгээд 3 оны дараа бол өвдөлт толгойг болчихно. Тэгээд 5 оны дараа яг ажиллаглаа ихэд амжилттай болов. 2-7 оны дараа гэхэд юу нэг 80-90%-тай, сарын дараа гэхэд 100%-тай баг багаар сайжирна гэсэн. Тэр үедээ нэг өдөр нь баруун нүд нараа сайн хараад юм. Нэг өдөр зүүн нүд сайн хараад тиймэрхүү дээш доошоо юм байж магадлалтай нүдний хураалтаас болоод тийм. Тэгээ нөгөө нэг энэ лензийн болохоор 5 оны дараа энэ нөгөө эвэрлэгийн буцаж идэрэхэд нөлөөлж байгаа гэсэн. Энэ расик баггүй юу? Расик гэж байгаа. Лазик гэдэг. Энэ нь болохоор эвэрлэг дээр зүсэлт хийдэг байхгүй юу? Лазераар эвэрлэгийн зүсэлсгийн нэгэ. Тэр юм лазертай. Би бол энийг л гэж бодоод байсан шүү дээ. Тэгэхээр нөгөө эвэрлэгийн зузаан нарыг хөрөхгүй. Тэгээд буцаагаад авчдаг байхгүй юу? Энийг нөгөө зүсэлт хийж байгаа болохоор тэр илүү хавьгүй, илүү эвэрлэг зардаг. Тэгээд хийлгэж байгаа хүн гэсэн жоохон нэг зузаан эвэрлэгтэй байж хийлэгдэг. Өмнө нь бол энэ нь бол сайн тал нь ихэр хурдан эдэрэлттэй. Тэр мэслэлс өдрөө жоохон нүдэн бүрэлцэж харагдана. Нараашаас нь ажилтруулах гэж юмш хамаагүй. Гэтэ хамгийн гол нь юутай эвэрлэгийн зузаан шаарддаг болохоор тэр энэ. Тэгэхээр минийхийг болохоор шууд ленз дотор нь хийчихсэн гэсэн. Ленз бас ингэж лазерт нэгддэг. Тийм лазер дахта эхнийх дээр нь болохоор зүсээд нэгээд хачиж байгаа шүү дээ. Энэ нь бол зүсэл тавихгүй шүү гадна талаас нь лазерт нэгсэн үг байхгүй. Тэр жигээр нь ихэд бол эвэрлэг нь алга болгочихно гэсэн үг байна. Эвэрлээс нь баг зэрэг авагдана гэсэн үг тийм. Тийм үү. Гэтэ угаасаа нөгөө нэг хүн болгоны юунаас нэгэн байдлаас хамаараад аль нь боломжлохгүй гэж яддаг болохоор эвэрлэгийн нэрээ жоохон зузаанаас нь бол аль алийг өөрөө сонгох боломжтой. Тэгээ нэмхэн болохоор энэ болохоор энэ айгуу дээр тэгээд дахин муудсан ч гэсэн дахин мэсэл боломжтой болохоор ер нь тэр нөгөө үлдчихэж байгаа эвэрлэгийн зузааны ч гэсэн ер нь жоохон зузаанаар нь үлдээж ивэл сайн гэдэг болохоор угаасаа байгаа юм аваа ичж байгаа болохоор тийм үү. Тэгээд алийг хийлгсэн тохиолдолд сарын хугацаанд үсээ утахгүй, хим хийхгүй, спирт өндөрлөлийн амтлагт хэрэгжүүлэхгүй, саун бассейн эднэрт орчлохгүй. Тэгээд нэг хүнд спорт эднэр ч юм ялгаамлуудаа зөвхөлдөг гэдэг юм. Контакт спорт хэрэгжүүлэлт бас сарын хугацаанд болохгүй. Тэгээд нарны шил бас байнга зүг шаардлагатай. Асах 3-тай гэхээр ер нь бол энэ тусаараа нэг 4 сар 5 сар хугацаа хэрэглэх болох. Өдөр болгон хүрслийн хэмлэлээс. Антибиотик хүрслийн нь болохоор өдөр 4 өдөр, өглөө өдрөөр юм хэмлэлсэн бүр байраар сайн тусах. Тийм хоёр ялгаатай байхгүй юу? Тийм байна. Одоо энэ тусаараа тийм. Угаасаа одоо энэ ч болохоор мэслийн төлбөрийн төлцөөд тэгээд аптекаас эмийн бичгээр авдаг байхгүй юу? Тэр антибиотик хүрслээс. Тэгээд разаг хэлэх болохоор энэ ирж үзүүлэхин заавал 5 оны дараа ирж үзүүлэх хэрэгтэй байхгүй юу? Нөгөө ленз тавьчихдаг гэсэн чинь хамгаалт ингээд тэрийн 5 оны дараа. Бичгийн цаасан дээр хэвлсэн анхаарах зүйл, хориглох зүйл хэдэн 7 хоногийн дараагаас одоо жишээ нь саунд орж болох уу? Хэдэн 7 хоногийн дараагаас одоо ийм тусаагаараа болоо тэр тусаагаар руу шилжин ч гэдэг юм уу те бүх юмыг өссөн. Тэгээд нэг надад таалагдсан юм нь болохоор 7 хоног болгон эхний удаад одоо би сар гарan болж байгаа нүдний хаалгаа хийлгээд тэгээд эхний сард бол одоо сар болгон 7 хоног болгон очиж үзүүлсэн татан үзлэг хийлгээд тэгээд эмнүүдээ солиод одоо миний одоо 7 хоногийн дараа ямархуу хурдтай ч гэдэг юм уу удаашралтай идэрэлт явагдчихээн тэрнээс шалтгаалаад эмнүүд нь солигдоод тусаагуурууд нь солигдчихилээ. Юу яа. Зөвлөгөөнүүд авчихлаа. Тэгээд ийм тусаагуурууд хөтлөж авсан. Тэгээд тусаагуурууд. Тэгээд энэ болохоор 5 хоногийн тусаагуур.
Тэгээд ийм өгсөн энэ нөгөө лазер хийлгэсний дараа аяга өвддөг гинэ. Энэ нүд ингээд аяга өвдөд. Тэгэнгүүт энэ өвчин амда. Хэрвээ энд ингээд өвчин амдах. Ер нь байнга. Тэгээ хэрвээ энд зүгээр өвчин амдах. Хэрвээ энд өвчлөхгүйгээр их өвдөх юм бол өөрийнхөө байгаа өвчин амдах явуучвал гэдэг нь Монголд байгаа Монголынхаа юмнуудыг уучлах гэсэн. Тэгээд эдгээр нийлээ 26,000 вон гэсэн. Ийм нүдний шилээс болсон. Энийг болохоор нөгөө ундахтаа харж байна. Ундахтаа нөгөө зүүн тэгээ нөгөө хүн өөрөө ирэхгүй нүдээ шүн ингээд нухчдаг гинэ. Тэгэхээр нүдээ нухч болохгүй гэдэг үднээс энийг хэд он өгч вэ? За юу зүудэлээ зүх юм шиг. Тэгээ энэ ном өгсөн. Энэ ном нь болохоор ингээд нөгөө бүх юмыг заавар өгч шиг. Тэгээ энэ Victoria Soul Clinic гэдэг нэрлэг. Тэгээд миний хагалгыг сая төгрөгөөр хийсэн. Сая төгрөг шиг сая вон. Тэгээд нөгөө ажилтны хэмдрэл гээд 900,000-аар ихээр болсон. Тэгээ ингээд бүх юмнууд авсан. Victoria Soul Clinic. Одоо авах чинь ийш хагалгааны өрөө байгаа. Канана үйлч болохгүй гэсэн. Уусын зарим юм болоо гэж бичээд орцсон мөргөө нүүрлэн бараг тусгасан шахаа. Тэг гарч ирэхээр нэр хар шилээ. Надад бэлдээ гэж байгаа. Бэлдээ. Тулсаараа. За тэгээд хамгийн эхлээд ингээд харааныхаа мэс цаслыг хийлгэсний дараа ингээ айгүй нүдэнд ингээ яг ингээд ис шороо орцсон юм шиг ингээд айгүй торолттой тийм байдаг юм билээ ингээд анивчаад ингээд удаан ингээ юм арахаар яг нүд ингээд торж өвдөд яг тийм л юм байлээ. Түүнээсээ шаг ингээд чинэрч өвдөх ч юм уу, толгоо өвдөх ч юм уу тиймэрхүү юм баг гараагүй над дээр. Тэгээ ерөөсөө л нүд ингээд харгаал хураашаад исэн. Тэгэл байнгын нүдний тусаагаараа байнгын 2 нүдний тусаагаар анх хэлэхдээ 4 нүдний тусаагаар байсан. Тэгээд ерөөсөө тэднэрийг ингээд тасралтгүй ингээд яг цагийн юута цагаар нь ингээд тасралтгүй тусаагаад тэгээ ерөнхийдөө 4 дахь хоногоос ерөнхийдөө гайгүй болоод эхэлсэн. Лен цагаа болохоор нөгөө хаан байрны маань ч юм уу тийм Өөр дээр нүцэн байна тийм. Тэгээд туурай шамжих өнөөдөр энийг 4 гэсээр шүү дээ. Өнөөдөр 3 удаа 3 4 7 энийг энэ өнөөдөр 4 удаа гэсээр шүү дээ. Манифест бүрсээс болж байгаа. Өнөөдөртөө болохоор 3 удаа гэсэн гэсэн. Өнөөдөр ийм их хэмжээ болохоор 15 минут сар маргааш насч юм. Одоо хүчин амгаш саасан болохоор юус мэдрэхгүй. Тийм болохоор энэ юу сахаа хатаасан. Өндөө хүрсэн ч гэсэн мэдрэхгүй. Тэгээд энийг та энэ нөгөө юу яагаад бичсэн байгаа шүү дээ. Тэрийг одоо энэ нөгөө энэ имээ өдөр хоод ихтэй болж байгаа шүү дээ. одоо өнөөдөр өдөр орой гэж байна тийм. Маргааш нас. Нэг даваа тал нь бол маш хурдан үйлчлэгээтэй. Тэгээ очиод би ерөөсөө 30 минутын дотор бүх юмнуудаа хангаал ерөөсөө тэгээл цагийн дараагаас юунда хагалгаанд орсон. Ямар ч хэсэг 21 наснаас дээш хараа тэгэлдэг тэгэлдгийн байлээ. Яагаад гэвэл нөгөө 21 нас хүртэл бас хүмүүсийн хүний нөгөө бие хөгжиж дуусах хүртэлтэй яг адилхан нүд бас хөгжиж идэм байна л да. Тэгээд ерөнхийдөө нүдний хөгжил зогсоод ирэхээр хараа тэгэлж болно. Ямар ч хэсэн хараагаа тэгэлсэндээ маш их баяртай байна. Тэгээд хараагаа тэгэлж байгаа хүмүүс байвал хайртай байхгүй ямар ч тийм хориглох одоо жирэмсэлж болохгүй төр болохгүй гэсэн асуудал юусэн байдгүй байлээ шүү. За ингээд та бүхэнд амжилт хүсье. Баяртай.